Одоогийн мөрөөдөл бол хүчрхэг Монгол төртэй болох юмсан гэсэн мөрөөдөл байна. Гэтэл манай тэр философийн доктор маань энэ төрийг л хүчрхэг болгож болохгүй шүү. Энд л далим өгч болохгүй гэж үзээд нь шүү дээ. Энэ ертөнцийн дээр байгаа муу муухай юм болгон төр хүчрхэг болох үндэс нь болд юм аа гэж. Төр тамирчих гэж үгээр нь бол тийм хэлсэн. Хүчрхэг болгож болохгүй энэ тамирчих гэж те. Тэгэхээр зэрэг энэ төрийг юу гэж үзээд энэ хүн хүчрхэг байж болохгүй гэж үзээд байна. Нөгөө манай уламжлалт төр юу гэж үзсэн дээрээс энэ хүчрхэг төртэй байсан байх уу гэдэг юм чинь. Энэ хоёрын хоорондох эсрэг тэсрэг хоёр юм байгаа даа шүү дээ. Эндээс чинь төр гэж юу вэ гэдэг юм тодорхой болгож гаргаж ирж байна. Тэрний дараа энэ хоёрыг тодруулснараа төр гэж юм тодорхой юм гарч ирэх нэг үнэ мэдэхгүй. Би мэдэхгүй байна. Энэ төр яахаараа хүчрхэг байсан бэ гэхлээр энэ төрийн тулгуур баг нь болж байгаа иргэд өөрөөсөө хүчрхэг байсан учраас энэ төр хүчрхэг байсан. Энэ төр бол иргэдээ хэдий ч нэ хүчрхэг болно, төдий ч нэ иргэдээ энэ нухчин дардаг төр учраас энэ барууны бий болгосон одоо бид нэр яваад байгаа энэ төрийг бол хүчрхэг болгож болохгүй гэдэг учир тэр л байхгүй. Хэрвээ энэ төр хүчрхэгчл юм бол эсрэгээрээ төр хүчрхэгчвэл ард түмэн энэ төрд нухчулна. Яагаад? Одоо энэ төр тамирчулж болохгүй гэдэг шүү дээ. Тамиргүй байхад нь чи одоо байгаа дүрсийг харалт. Өөрсдийнхөө амьдралыг бид нар жишээд үзээд. Хэрвээ энэ төр бүр тамирчих юм бол яах? Тамирчнчлэр яах юм хэлж байна гэсэн. Хүчрхэгчээ. Хүчрхэгчнчлэр яах юм хэлж байна гэсэн. Бүр бид нар ард иргэдээ нухчин дарахыг. Яаж нухчин дараад байна? Ингэм бол хүн чамтай яаж ярих юм бэ? Хин нэгэн үнээс туйлын үнэн гарна гэж бол байхгүй. Зүгээр ингээд миний санаа, таны санаа, тэр хүний санаа, доржийн санаа ингээд олон болог нийлээд гол мөрөн бол сүйдээ бүр далаа болдогтой адилхан хүн хүний санаанаар ингээд яваад лээвэл тэгэхээр нэг хүнээс хэн нэгэн хүнээс одоо том гол шиг гэдэм үү яг үндсэн санаа гарна гэхтвэл нөгөө хүмүүс хүлээн зөвшөөрч. За тэр санаанууд гараад ирсэн байхгүй хамгийн гол нь. Тэр санаан дээр чинь зангилаагаа хийх гэдэг шүү дээ. Ойлгож байна уу? 10 жил хангалттай олон санаа яваад тэр санаануудыг чинь барьж яваад тэн дундаасаа эсрэг тэсрэг хоёр юм дундаасаа тодорхой юм гаргаж ирэх гэж дараагийн алхам өөрөөр хэлбэл тэр санаанууд гарсан тэр эхний алхам гэдэг юм чинь дараагийн алхам дээр ярих гэдэг байгаа санаатай байгаа үстэй. За тэгээд тэгээд та ингэдэг байхгүй юу? Хүн нэг юм ярихаар заавал тэрийг мухардах гэж эсвэл хэн нэгэн ярьж байгаа хүнээ дугаа болгох гэж боддог гэдэм үү? Эсвэл энэ цаана нь юу байна? Үжи гэдэг юм уу? Тэгээд тэрний аргахыг орж иж тэр чинь энэ ямар нэгэн ингээ хаана гэж ойлгоё заа юу? Уурхаа гэж ойлгоо та уурхаа ч юм заа юу. Энд нэг юм дээр мухарчаад ингээ байхад үзэж яснаа цааш нь ямар нэгэн байдлаар сэтэлжээс тэрний тэр цаад нь байгаа эрднийг авна штэ тий. Тэр сэтэлгээг хийхийн тулд энэ чинь өрөмтлөг хэрэгтэй байгаа штэ. Яагаад яг юу лээ энэ чинь гэд. Тэр юм хийх гэдэг штэ ойлгож байна уу. Тэгэхээр сан зэрэг энэ төрийг тамирчиж болохгүй хүчрхэгчж болохгүй хүчрхэгчл юм бол ард толноо нухчин дарна жишээ нь гэдэг за яаж үлээ гэдэг юм руу ч нөрхөч чинь юу нь болохгүй байна. Тэр ард түмнээс татвар аваад байгаа. Тэр татвараар өөрсдөө санхүүч нэгэнтэлд энэ төр гэдэг юм маань өөрөө татвар дээр оршин тогтнож байгаа тийм үү? Тэр татварыг босгохын тулд ард түмэн чинь ажиллаж байгаа ч гэдэг юм уу? Энэ юм руугаа ингэж орох тийм гоё юм байгаасаа л гэж хүсэж байгаа байхгүй юу? Энэ татвар чинь яах гэж байгаа вэ гэхлээр зэрэг таны хүүхдийг сургана гэдээ авч байгаа тийм үү? Гэрхэмшлэнгээр тийм нарийн юм руу ингэж ороод тэгээд хүмүүстэй тодорхой юм хэлээд өнгөт тийм ч тэл их байхгүй. Нэг олон сэтгэлийн өөрлөлт талаас л ингээд давчлаад ингээд 10 жил явлаа дахиад хичнээн 10 жил явж болохоор байгаа байхгүй юу? Хэн нэгэн ингэж ухалт хийхгүй яваад л байх юм бол тэгэхээр ч одоо төрөө сайхан болгоно гэл ингээл төр засаг болохгүй л тэгэл 10 жил 20 жил явцсан шүү дээ төр засаг болохгүй нэг. Төр засаг гэж юу юм бэ гэдгийг тодруулаагүй шүү дээ.
Хэрвээ тодорхой байсан бол энэ хүчрхэг болгомоор байна гэж энд нэг амтан давталж байдаг. Энд нэг амтан хүчрхэг төрийг л хүчрхэг болгож болохгүй юм шүү гэж ярьж байдаг. Ийм эсрэг тесрэг ийм хоёр юмны донд юун мэддэхгүй л ийм бужигнаан л донд л яваад байгаа юм. Тэгэхээр ч одоо энийгээ тодруулъя гэдэг. Тэгээд эхний удаа тэрийг ингэж тавьчаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр чинь хэрвээ текстийг унших юм бол тэгээд би тийм учраас текстээр нь буулгаад яг энэ текстэн дээр ярья. Тэгээ энэ дээр дахиад зураг үзэж байгаад ийм дутуу байсан юм шиг. За одоо энийг дахиад нэг гоё байжуулаад ярьчих юм юу вэ? Баг бүрдүүлэх юм бол багаасаа гаргая. Баг бүрдүүлэхгүй бол хоёулаа дундаасаа гаргая. Тийм учраас тэр текст мэгс чинь байгаа аахгүй юу? Ойлгож байна уу? Энэ боломж гаргаж өгч болохгүй гэдэг чинь хувь өөрийнхөө болгоо л гэсэн үг гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгээд энэ дээрээс би танаас их гоё том юм гордод хүлээгээд байгаа байхгүй би танаас шахаад байдаг юм хэлээд байгаа байхгүй. Жишээлбэл та ингэж байгаа шүү дээ. Монголчуудад тэр мухарддаг уу? Тэр яадаг ийм байсан. Өөрөөр хэлбэл барууны одоо эрх чөлөөний онол гэдэг ингээ яачаад байгаа юм чинь монголчууд байсан. Бид нараа л сурчхад болно л гэсэн юм танаас гарч ирэн шүү дээ. Тэр чинь л гоё үйл болох байхгүй юу? Өөрөөр хэлбэл одооны энэ төр чинь юу юм бэ гэхлээр зэрэг надаас ажил гуйж очсон. Өөрөөр хэлбэл над дээр ажиллана гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна уу? Би дэлхий дээр ажиллана. Та уурхаа чин газраа авах нь таны угсан дээр тэр хүмүүс чи ажиллана. Тэгэхээр зэрэг та дуусна. Та дуусахаас өмнө дэлхийн дуусна. Тэгээ тань дээр ягаад тэгээ энэ төрн өрөөнд дуусчих гэдэг шүү дээ. Энэ өчрөг байж болдгүй өчрөн тэр вэ шүү дээ. Ойлгож байна уу? Татвар авч яаж оршин тогтнодог. Татвар өхийн тулд та ажилтдаг. Өөр бодох санах юм байдаггүй. Ягаад гэвэл миний энэ татварыг та юуны төлд өгж байгаа юм бэ гэвэл миний хүүхдийг сургана гэж өгж байгаа заа юу. Миний эрүүл мэндийг хамгаална гэж өгж байгаа. Миний аюулгүй байдлыг хамгаална гэж өгж байгаа. Өөрөөр хэлбэл цэцэрлэг, сургууль, цагдаа энд өгж байгаа шүү дээ. Тэрэнд нь энэ хүмүүс чинь хуваарлтал хийж байгаа байхгүй юу? Нөгөө хараагаад байгаа хүмүүс чинь. Ард түмж өөрөө өөрийгөө хамгаалдаг, эрүүл мэндээ өөрөө хамгаалдаг, хүүхдээ өөрөө сургадаг ийм байсан ард түмнийг сталингоо орж ирээд тэр бүх эрх мэдлийг булааж аваад чи зөвхөн ажил чиний ажиллагаа чинь энэ социализм бүтээн байгуулалттай буюу энэ зөв толгойд улсын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэх ийм үйл ажиллагааг чи хий. Бусдыг бид нар мэднэ гэд. Ингээд таныг ажилуулсан л гэсэн үг шүү дээ. Тийм юмар яваад сурцсан улсууд чинь гинтхэн 20 жил болоод ирэхлээр зэрэг өнөө юм дотроо байгаад идэг. Тэгээд тэр сургууль цэцэрлэг цагдаа тагнуул өөр юу гэдгийг тэр яам тамгаан газрууд чинь хичээгээд байдаг байхгүй юу? Ягаад гэдэг юм бол би энэ сууж чадахгүй юм. Ягаад гэвэл тэр их олон ягаад тайлбарлах хэмжээ. Тийм учраас би ингэсэн байхгүй юу? За энэ хоёрын хоорондох яриа бид нар дундраас багийн дундраас гарч ирнэ. Ерөнхий санаа нь бол энэ шүүмжлүүлжлээдэг, татвар хуваарлж байдаг. Энэ төр гэдэг байгаа бидний хараагаад байгаа юм чинь бид нар татвараа өгч гисэн юм чинь чи миний хүүхдийг сурах, миний аюулгүй байдлыг хамгаал. Одоо жишээлбэл хулгайч намайг явуул цагдаагаар ингэж зохицуул, миний хүүхдийг ингэж сурах гэдэг. Ингээд өгсөн л мөнгө байгаа байхгүй юу? Тэрийг зөв хуваарлал гэж өгсөн байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө төр засаг гэдэг байгаа нөгөө улсууд чинь нэгэн тэгээ ажил авсан улсууд чинь тэгэнгэн өөртөө яг энэ завшааныг ашиглаад өөрсөө завшчих гэдэг шүү дээ, тийм. Энэ завшигчд үржээд тэгээд ингэж байсан тохиолдолд энэ бол няслагдана. Энэ тодорхой юм л яагаад няслагдах юм гэхэлэр зэрэг ийм юм гэдэг юм ингээд гаргаж ирэх байхгүй ойлгож байна уу? Тийм учраас эхлээд хамтдаа тойроод ярья. Яг энэ дээрээ эхэлж ярьчихад тэгээд бараг дүрээ хуваарлаад авчия. Тэгээ бараг л кино зохиол шиг юм хийж үж энэ юм гарнаа гэж би хэлсэн шүү дээ. Тэгээд тийм учраас одоо энийг ингээ ярихад одоо жишээлбэл би дутгах хөө. Яг ингээд ойлгоод авсан хүмүүс маань илүү ойлгомжтой болгож нөгөө нэг ард түмнийхээ өөрсдийнх нь ойлгох хэмжээнд нь ой тонд нь буутлна. Ажуу ингэж сайхан ингэж акцентыг манд харуулсан. Таны одоо дөрвчийн тэр нөгөө нэг ярьдаг шиг те энэ боловсруулж ингээд. Тэрэн шиг ингэж тааруулж ярих уу? Хин энтэй яаж хин юуг нь ярих уу? Ингэж байгаад
энэ татвар дээр орчин тогтнодог төр гэдэг чинь миний хүүхдийг сурах намайг хамгаал гэсэн. Тэгээд цагдаа бол чамайг хамгаалж чадж юу гэвэл өнөөдөр цагдаа уралдаад хүн алах тэмцээн зөгөөц юм шиг. Тэгэхээр чи бүр задлаад байх юм биш үү? Тэгэл ингэ задраа штэ. Тэгээ энэ төр гэдэг юм чинь тийм учраас тэр Бачлууны хэлээд байгаа төр биш ээ. Тэгвэл Бачлууны тэр тамирч болохгүй гэдэг чинь аргагүй юм байна. Тэгвэл тамиржуулахгүй бол яах вэ гэвэл хувь хүн өөрөө хүчтэй бай. Хувь хүн хүчтэй байсан юм чинь манай монголчин байсан шүү дээ. Бид нар бүгдээрээ хэн хэзээ одоо энэ сая 200 мянган хүний хүчтэй байгаад бид нар яах вэ? Тэгээд цааш дараагийнх юм руу орно шүү дээ. Эхний удаа энийг гаргаж ирчихэд тэгээд дараагийнх нь яах вэ гэхээр нэг үзэл санаар болж орно шүү дээ. Тэгэхээр чи эн чинь ерөөсөө л явж uuж алга уруулах тань л гээд байгаа шүү дээ. Авар нь ажил нь л хоёр байхгүй юу? Ажил нь гэвэл одоо чи ажиллаад чи чиний цалин юм боллоо, ийм боллоо. Ерөөсөө ажил гэхэд бол ямар ч юугүй боллоо гэдэг юм ийм яруу дотор гаргачихад л аварна гэдэг юм бол амь зөөнүүдийг бурхан болохоос хэцүү гэдэг байхгүй. Бурхан болох нь хамаагүй амархан гэдэг байхгүй юу? Тийм үгнүүд нь байна шүү дээ. Тэгээ энэ аварна гэдэг үсэл сан дээр яриад тэр нөгөө нэг энерги та бүхэн ярьсан тэр юмнууд чинь ингээ гарч ирнэ гэд ингээд тийм учраас энэ одоо ингээ үргэлжлүүлсэн юм чи ингээ хийгээд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг би таныг гуугацаар ажиллаад байдаг шин тэр байхгүй. Одоо жишээлбэл авалт эдрийг ингээд аваад яатсан. Эдгээр маа нэгэн тэмцэнэ гэдэг тэмцэлээ хэлчихсэн. Тэгээд энэ аварна гэдэг үсэл санаан дээрээс энэ мөнгөний төлөө гэдэг энэ хүмүүсийг шууд нэр цааш цохож бүр энийг алах уу, засах уу, халах уу гэж бод зарим үзэж байгаа шүү дээ. Тийм учраас та нэгэнт энийг хүлээж авч чадахгүй байгаа тохиолдолд би хэлээд байгаа шүү дээ. Би муухарлаад байгаа юм болов. Ямар ч гэсэн таны юм эхлээд сонсч та нэг юу опшн юм ерөнхийд нэг сайхан яриад л та. Тэгэл чамайг харилцан ярилцэл гэдэг. Тэгээ харилцан ярьцгаар чи өөрөө тэгэд гэд ингээд. Юу одоо та тэр харилцан яриа байна шүү дээ. Тэр нөгөө нэг танай оффист ийцэн. Тэрэн дээр чинь та одоо тэгээд дэлхий бид нар аварна гэсэн тийм ярьцгаад тэр рүү орон ихлэр зэрэг чи солиор угаал зуруу гэдэг юм шиг. Үгүй. Хардаа ийм байхгүй юу? Өнөөдөр лаац түүжгээ явж байгаа хүмүүсийг таны амьдралыг сайхан болгоё гэж ярьсан дээр үү? Та намайг дагаа хувьдаа дэлхийг аварна гэсэн дээр үү? Наадах чинь одоо тэр нөгөө манай тэр хүү гой яриад байгаа байхгүй юу? Ямар вэ? Одоо тэр халуун цуст. Одоо лаац зөвшөөлөө явж байгаа хүний зургийг тавьчаад артаа заяа. Энэ хүн байж тээ өөрийгөө би чадахгүй гэсэн энэ бодол нь ийм болгоод байгаа байхгүй юу? Чадна би гэсэн бодлоор солигдох юм бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болно. Гэх мэтлэнгээр ингээ яриад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг энэ хүмүүстэй орон зай гаргаж өгөхийн тулд ингэж сайхан ярьж ойлгуулах заа юу. Өөрөөр хэлбэл энэ хүн чинь нэг юм олоод харцсан байна шүү дээ. Тэрийг амхандаа бас нэг чадлын хараар хүнд өргөх гээд ингээ бичээд байна шүү дээ, тий? Тэр шиг завха энэ хүмүүс ингээ яасан. Дээр нь энэ хүмүүс байгаад байна. Тийм учраас энэ хүмүүст орон зай гаргаж өгөө гэд ингээ би амхандаа хийсэн шүү дээ, тий? Тэгээд яг яаж энэ хүмүүсийн орон зайд энэ хүмүүсийн том тоглолтод болох вэ гэдэг юм дээрээс та хэвээр яриа гэдэг байгаа шүү дээ, тий? Тэгээ нөгөөдүүд чинь амхандаа л бүх юмар нь ингээл энэ шашин төрийн удирдлагад байгаа улсууд чинь буруу юм байна шүү гэх ингээд нэр цохож барьж аваад ингээд барьж очиод байна шүү дээ би. Тий? Тэгээд яахын тулд одоо жишээлбэл би бол ингэмээр байна. Миний хувьд бол энэ төлөвлөгөөний дагуу ингээд яриад үзье гэдэг ингээд тэрний ган би одоо ингээд нэг үргэлжлэн текстээр нь буулгаад тэн дээрээ тойрч ярьж байгаад ингээд ийм эхлээд энийг босгож угаад дараа нь энийг ингэж орж ингэж яриа гэсэн юм. Миний хувьд тантай ярих гэдэг байгаа байхгүй юу? Та болохоор зэрэг тэхгүй гэдэг нь шүү дээ. Тэгэхээр зэрэг би ингэж шүү дээ. За тэгвэл та нэг яг өөрөөсөө яг ямар вэ тэрийг нэ сайхан яриад өгөөч гэдэг шүү дээ. Тэн дээрээс чинь дахиад нэр нь тийм юм шүү. Энэ хүмүүс чинь ингэж хандахгүйгээр энэ чинь бас хараалтай дээгүүр сэвэд шүү ч гэдэг юм уу. Тэр юм аа гэж олж харах гэдэг шүү дээ. Тэгээд тэр юмн дээрээс чинь дахиад за тэгвэл энд нь энийг оруулж байгаа. За тэгвэл ингээ гэх мэтлээ юу эс гарч болно шүү дээ. Нэгэнт хоёр хүн ярилцаж байгаа тохиолдол тийм биз дээ. Ингээд энд нэг ийчм яриад, энд нэг юм яриад, энд нэг төрийг яриад энэ төр сайн уу муу юу гэд. Тэгтээ тэрхүү одоо энэ төр сайн уу муу юу гэж бид нар ярих нь өнгөрчлөө шүү. Сайн уу муу юу гэж ярих нь бол. Тэгээд тэрхүү ард түмэн амьдралаараа үзчихлээ.
Одоо энэ төрөөс чинь болоод ард түмэн бүр гуйлах чинь юу байдгийг одоо бүр эцсийн хэмжээндээ хүрчлээ. Хүнээсээ гадна их орон чинь газар нутаг чинь. Тэгэхээр энийг бид нэр сайн юм уу юу гэж ярих шаардлагагүй л юм. Харин зүгээр яг уу энэ төрийг бол солино зайлшгүй. Ийм шалтгаан байна. Шалтгаан байгаа учраас энэ төрийг солино. Тэрэнд нь тэр хүний энэ шалтгаануудад энд байж байгаа 3 сая хүний нэг хэсэг нь ийм хүмүүс байна, нэг хэсэг нь ийм хүмүүс байна, нэг хэсэг нь бүр ийм хүмүүс байна. Гэтэл энэ шалтгаан энэ үнч таар, энэ үнч таар, энэ үнч таар. Ягаад гэвэл энэ шалтгаанаас болж энэ хүмүүс бүгдөө үнцтнэрээ. Дээрээс нь энэ хүмүүсийн энэ сая гаруй хүмүүсийн газар нутгаа гэж хайрладаг хүмүүсийнх нь бас сэтгэл зүй таарна. Энэ шалтгаанууд. Тэгэд яаж солих юм бэ гэн? Яаж солих юм бэ гэхээр солидог ерөөсө 3-4 арга байна. Энэ 3-4 аргаас бид нэг энийг л хэрэглэе. Гэтэл энэ сонгуулаар үгүй гэдэг нь шийдсэн. Зэвсэг байхгүй гэдэг нь нэг хэсэг хүмүүс үгүй гэж байгаа. Энэ нэг зөвхөн болонлог хүмүүс байж болох юм гэж байгаа. Тэгэд энэ ийм арга зам байна. Бид бүгдөө нэгдэлт хүрээд үжил бодлоо нэгтгсэн цагт 90 онд бид нэг цонх хагдаагүй нэг цус амар цус гаргаагүй гэдэгтэй адилхан бид нар яг тэгжийг арга зам нь бидэнд байна гэж ингээд хүмүүс хэлжтэй. Энэ хүмүүсийн ядад тал нь хүлээж аваа. Тэгэд ямар төр байх юм бэ гэдэг. Ямар төр байх нь ийм төр байна. Гэт энэ төрөөс эсрэг төрийг одоо бид нар тэр хүчрэг байх ёстой төрийг. Харин энэ төрийг хүчрэг байхын тулд та өөрөө хүчрэг байгаа ч гэдэг ингээд бидний номд яваад хэлэх байхгүй. Одоо та бидний номд бол эндээс хэлэх ёстой байхгүй. Тэгээд одоо яаж штэ энэ бүх хүмүүс таалагдахаар болохгүй юм маань энэ мөнгөний төлөө явсан энэ удирдлага байна. Ингэж мөнгөний төлөө явж байна. Түр шашны эдэн хүмүүсийг тавьчлаа штэ. Болж гэнэ үү? Алинд нь ч таалагдсан штэ. Энэ баабарын ойлгоогоо авах нэг гэдэг та нар турж өгнө өгөхгүй бол турж өгнө гэдэг энэ тэгээ тэрнээс чинь болоод энэ сайхан бэлэг гэдэг одоо казино мөрөн төрөлгөө оролдоно та нар турж өгөхгүй бүх юм хөдөлгөөл гэсэн дээршин дагуу хийж яана ингээд юу бүх юм чинь өрн тавиад дууслаа болж гин үү та нар өрн тавиа ингээд дуус болж байгаа мó та нар ингэж ажиллаа болж байгаа мó энийгээ сайхан ингээд тодорхой ярина гэсэн үг шүү дээ тий. За тэгээ дараагийнх нь алхам нь болохоор зэрэг юу аах вэ? За энэ баабрыг ингээд үзээд болчлаа. Сайхан бэлгийн үйл ажиллагаа буруу яалаа гэж тэн чинь энэ өрийг чинь бид нар өөр хүүхдээр ингэж тэнэ тэрэг л ингээд тэгтэл ингээд сайхан ярьчлаа. Одоо тэгвэл энэ үнийг яах вэ? Хувьсгалаар. Яаж өөрчлөх үү гэдэг дээр нь хувьсгал гэдэг дээр нь ороод. Тэгээд нөгөө үжил бодлого гэдэг дээр нь ороод. Тэгээ нөгөө ухуулах номлол руу орно гэсэн үг. Энэ болж лээ шүү дээ. Тэгээ нөгөө номлол чинь юу та гэсэн хаан болно гэсэн хамгийн Монгол дэлхийг аварна гэсэн тэнгэрийн цаг ирлээ бид нар аварна гэдэг юм үжээс нь байна. Гэтэл энэ урд нь байгаа удирдлага нь энэ уул уурхайг уухгүй болохгүй хэлбэрч турж өгнэ гэсэн юм удирдлага байна. Гэтэл энэ мөнгөний төлөө бид нар юу мөнгийг юунд зарцуулж байгаа вэ гэвэл төс яаж байгаа хуваарлаж байгаа тийм ээ. Тэгээд хөгжинө гэж юу бүтээж байгаа гэвэл юм байгаа. Энэ дээрээс чинь тэгээд тэр төр гэдэг юм чинь аль нь нэр төрийн хэрэг вэ? Энэ баасыг шээсийг шавах нэр төрийн хэрэг юм уу? Хамгийн аварна гэдэг нэр төрийн хэрэг юм уу? Өөрөөр хэлбэл төр гэдэг юм чинь эндээс дахиад тодруулах гэдэг шүү дээ. Төр гэдэг маань өөрөө хэн нэгний аяллахыг хангана гэж ажиллаж байгаа. Энэ чинь өөрөө нэр төртэй хэрэг үү? Хамгийн амтныг аварныг хөдөлгөх нэр төртэй хэрэг үү? Би бол ингэж том юм гаргаж ингэж яриад байна шүү дээ. Аль нь төрийн хэрэг вэ гэдэг чинь төр гэдэг маань эндээс чинь дахиад тодорхой гэж байна шүү дээ. Тэгээ энэ оюун санааны бүх өөрчлөлт. Тэгэхээр зэрэг одоо та түрүүнд ярьлаа шүү дээ. Үндсэн хууль өөрчлөгч нь Голбаатар нь Баяр хүү явж инлээ гэх тээ. Тэгвэл Баяр хүү өдрийн өөрсдийнх нь дахиад яриа байгаа шүү дээ. Хууль биш ээ. Хууль чинь ингэж юмны эсрэг гэдгийн шүү. Ёс зүй төртэй болох юм шүү гэх тээ. Тэгээд тэр ёс зүй төртэй болохыг гэвэл жинхэнэ том бий байхын тулд би ямар шуган ёс зүй баримтлаад явж идэг ч гэдэг юм уу. Баримтлах зарчим маань юу байх вэ гэдэг ингээд энэ рүү орох тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ ч өөрөө том юм байгаа үстэй байна. Өнөөдөр бид нар өөрөө ингээ өөртөө ингээ жишээ бодъё та бид нар хэрэг цаа одоо 21-р зуунд бидэнд компьютер байна, бидэнд гар утас байна, бидэнд бүх юм байна. Тэгэхдээ бид нар оюун санааны хувьд бие биедрийн хувьд бүр манжийн даралт байсан хүнээс 7 төрөг байхгүй.
Оюун санааны хувьд. Бид маш их юм мэд тэр хүнээс илүү юм мэдж байгаа хэрнээ. Тэр хүнээс илүү амьдрах чадвараар бүр додондор. Оюун санааны хувьд бүр юу ч байхгүй. Хүн мөн чанарын хувьд юу ч байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ төрийг байгуулна гэдэг бол бид нар ухралт биш байхгүй. Одоо энэ төрийг чинь дэлхийн өөрөө хараад байна шүү дээ. Үсгээд байна шүү дээ. Ийм төртөө бодъё гэж заадгаас жилж чинь. Нострадамус хэлж чинь. Бидний өвөг дээж чинь энэ төр та нар гэдгийг зааж өгсөн. Тэгэхээр энэ төрөөс бол бид нар ичих юм бол байхгүй. Айх юм байхгүй. Тэтэл энэ чинь юу байсан байхгүй юу? Одоо энэ бүх юм чадаад мэдээд байгаа хүмүүс чинь яаж ийм нөхлөр зэрэг гэрийн бараа харах хэрэг мэдлээ. Гэртээ байгаа муус ярьчуд ямар өргөдөлтэй байгаа юу л гэдэг яасан байгаа шүү дээ тий. Тэгээд хэн нэгний ажил хийх гэж яаж шоргож унтлаа ажиллаж байна. Түр манжийн төртөг шоргож унтлаа ажиллаж байсан хүн байна уу гэдэл ярих нь шүү дээ тийм үү?